9-р бодлого. L тэнцүү 0.5 генри индукцлэлтэй оромогоор гүйх 2 ампер гүйтгэлийн хүч тэг зууны 1 секунд хугацаанд буурч тэг болсон бол өөрийн индукцийн цахилгаан хөдөлгөгч хүчийг тодорхойлоо. Хэрхэн яаж тодорхойлох вэ? Хасах L delta I хуваах нь delta T. Delta гэдэг үргэлж эцсээс нь анхныхыг нь хасна бүгдээрээ. Тэр утгаараа хасах L маань 0.5 үржих нь эхлээд 2 ампер байжгаад буураад тэг болсон байна. Тэгэхээр тгээс хасах нь 2 ампер, хуваах нь тэг 100-ны 1 секунд. Энэ хэд гарах юм бэ? Энэ дээрээс энийг ингээд үржигдээд 1 гарах нь байна. Тэг 100-ны 1 100 дэше гараад 100 вольт индукцийн C хийхээ бий болох нь байна. Тэр маань E хэрэг болж тарах нь байна. Бодлого 10-ыг хэрхэн яаж бодох вэ? Оромогоор гүйх 5 ампер гүйтгэлийн хүч тэг 100-ны 1 секунд хугацаанд 10 ампер болж өссөн бөгөөд өөрийн индукцийн цахилгаан хөдөлгөгч хүч нь 100 вольт байсан бол оромогийн индукцлэлийг тодорхойл. Эерэг тоо гарах ёстой учраас багш нь шууд модуль дотор аваад бодож энийг хэрхэн яаж явах вэ гэвэл иймэрхүү байдлаар модульд аваад сөрөг тэмдгийг хасчихъя. Delta T. Ингээд L-ийг бүгдээрээ олно. Epsilon-ыг delta T-гээр үржүүлээд delta I-д хуваасантаа тэнцэх нь байна. Epsilon маань 100 вольт гэд өгсөн байна. Үржих нь delta T тэг 100-ны 1 хуваах нь delta I. Тэр маань 10 болж өссөн анхандаа 5 байсан. Тэр утгаараа. Ингээд delta 1 болно. Энэ доор 5 болно. Ингээд 0.2 генри индукцлэлтэй байсан юм шүү дээ. Залуусаа. 11. Зурагт үзүүлсэн хэлхээний идэвхтэй ба идэвхгүй эсэргүүцэл тус бүр дээр унах хүчтлийн үйлчлэгч утгуудыг өгсөн байна. V хүчтлийн үйлчлэгч утга ямар байх вэ гэж асуусан байна. За тэгэхээр энийг асуусан байна. Энийг хэрхэн яаж олох вэ? Энийг олохын тулд бүгдээрээ зүгээр л Pythagorд чи яаж Pythagorдох вэ гэвэл V-ийн квадрат гэдэг бол VR-ийн квадрат идэвхтэй эсэргүүцэл төр унж байгаагийн квадрат. Тэгээд энэ хоёрыг би хасах үүрэгтэй. VL-с хасах нь VC-ийн квадрат. Ингээд бүгдээрээ олж болох баха. За харъя VR-ийн квадрат гэдэг бол 100-гийн квадрат нэмэх нь VL 100 байсан юм байна. Хасагдаад хурагдаад тэг болсон. Энэ дээрээс V гэдэг бол 100 вольт гарч ирэх нь байна. 100 вольт үйлчлэгч утга энэ байна. Эффектив утга. Эффектив утга энэ дээрээс бүгдээрээ максимумыг олж болно. Яаж олж болох вэ? Язгуурдаар 2-оор үржүүлээд олчих болно. Бодлого 12. Зурагт үзүүлсэн хувьсгүйдлийн хэлхээнд VKL, K болон L цэгүүдийн хоорондох потенциалын зөрүү буюу хүчтэл гэсэн үг залуусаа. Энэ хоёрын хоорондох. Энийг ингээд биччихье. Энэ хоёрын хоорондох хүчтэл нь VKL юм байна. За өөр дахиад нэг хүчтлийг өгсөн байна. VLM. LM гэдэг нь эндээс энэ хүртэлх. VLM. Эдгээр хүчтлүүдийн буюу потенциалын ялгаруудын харьцаа ямар байх вэ гэж асуусан байна. Энэхүү бодлогыг бүгдээрээ ингээд бодчихъя. VK 15 вольт гэдэг энэ дээр өгсөн байна шүү дээ, тий. 15 вольт ашиглаад, импеданс ашиглаад бүгдээрээ гүйж байгаа гүйдлийг олчих, эффектив утгыг гэсэн үг. Төрнийг хэрхэн яаж олох вэ гэвэл ингээд олчихно. Z квадрат тэнцүү R-ийн квадрат нэмэх нь X L-с хасах нь X C-ийн квадрат. Энэ дээрээс импедансаа бүгдээр олох нь байна. Бүтэн эсэргүүцэл хэлхээний. За энэ нэг аимшиг юм болчлоо шүү. 4-ийн квадрат нэмэх нь XL. За тэр маань 4 юм байна. Хасах нь C энэ нэг квадрат. Энэ 3-ийн квадрат гэсэн үг энэ 4-ийн квадрат үндсэндээ бол энэ маань 5 л байж л дээ. Энэ 5-аасаа бүгдээрээ гүйдлийг олъё. Эффектив утгыг нь 15 вольт. Хуваах нь 5 буюу энэ дээрээс 3 ампер гүйдэл гараад гүйхнэ гэж бодчих. Бүгдээрээ цуваа холболтой байгаа учраас үржүүлээд олчих нь. Ингээд VKL-ыг яаж болох вэ? VKL гэдэг бол өөрөө тэр завсар байгаа идэвхтэй эсэргүүцэл дээр унж байгаа хүчтэл бөгөөд тэр нь 4-ийг үржих нь 3 12 вольт байх нь. VLM-ыг яаж болох вэ? VLM тэнцүү 3 гараг үүж байгаа үржих нь. За тэнд байгаа эсэргүүцлийг би хэрхэн яаж болох вэ гэвэл ингэж болно. XL-с хасах нь XC. Заавал энийг би хийх үүрэгтэй шүү. Ингээд энэ эсэргүүцэл надад юу өгөх вэ гэвэл 4-өөс хасах нь 7 буюу үндсэндээ бол хасах 3 өгөх нь байна. 3-ыг үржих нь 3 хасах 9 вольт магадгүй би энийг модуль дотор хийгээд 9 вольт гэж гаргаж ирж болно. За тэгвэл
Үндсэндээ надаас харьцаа асууж байгаа учраас би зүгээр нэмэх тэмдэгтээ утгуудыг нь авчия. VKL бол 12 вольт. VLM нэмэх 9 вольт. Ингээд хэд байх вэ? 4 3.4 гарах нь байна. Терминал хариулж таарсан. А хариулж таарсан. 13 дугаар бодлого дээр зурагт үзүүлсэн хувьсах гүйдлийн хэлхээнд VLM, VMN ямар байх вэ гэж асууж байна. VLM гэж юу юм бэ? LS-MC-ийн хоорондох потенциалын ялгуур буюу энэ багтаамжид эсэргүүцэлдэр унж байгаа хүчтлийн хэмжээ VC гэж түүнийг. Нөгөөх нь VMN. Энэ дүүцэд эсэргүүцэлдэр унж байгаа хүчтлийн хэмжээ түүнийг VL гээ. Хаанаас эхлэх вэ бүгдээрээ? Энэ 50 вольт 30 вольтоос эхлэе. Үндсэндээ бол 50-ийн квадрат тэнцүү 30-ийн квадрат нэмэх нь VC-ийн квадрат байж бүгдээрээ VC-г олж болно. Энд дээрээс VC-ийн квадрат нь мэдээж 40 байгааг төвгөөхөн олчих болно бүгдээрээ VC. 40 вольт байх нь. Энийг арилгаад энэний оронд 40 вольт гэж биччихье. Харин одоо VLS-ийг хасъя. Энийг ингээ харах юм бол бүр ингээ харах юм бол энэ маань 30 вольт байгаа юм байна. Тэр 30 вольтыг ашиглаад бүгдээрээ олъё. Хэрхэн яаж болох вэ гэвэл за нийтдээ 30 гарах нь байна. Энэ яаж гарч ирсэн бэ гэвэл бүгдээрээ VLS VC-г хасах ёстой тийм ээ. Тийм учраас 30 тэнцүү VL. VL бол мэдэгдэхгүй байгаа. Өнөөх нь 40 вольт гэж сая бид нар олчихсон. Тийм учраас энэ дээрээс VL гэдэг нь 70 вольт болж гарах нь байна. Энэ дээр унж байгаа хүчтэй маань өөрөө 70 вольт байжээ. Ингэж бодно. Бодлого 14. Зурагт үзүүлсэн хувьсах гүйдлийн хэлхээний гүйдэл хүчтлийн хоорондох фазын зүрэг олооч гэсэн байна. Гүйдэл хүчтлийн хоорондох фазын зүрэг хоёр анзаар олж байна. Эхнийх нь шууд танкс ашиглаад олчихъя. XL-с хасах нь XC хуваах нь импеданс гэдэг. Импеданс бишээ, R гэдэг. За тэгэхээр R бол 10 язгуурдаар 3, XL эдгээр маань өгсөн байна. Танкс Phi тэнцүү XL 40 нөгөөх нь 10 хуваах нь 10 язгуурдаар 3. Энэ дээр хэд гарах вэ? 30. 10 язгуурдаар 3. Танкс Phi тэнцүү. Энэ ингээ хураагдаад 3. 3-ыг хуваах нь 3 язгуурдаар 3. Язгуурдаар 3. Язгуурдаар 3 чи одоо миний санаж байгаагаар 60. Син 60 язгуурдаар 3-ийн нь 2, нөгөөх нь 2-ны 1. За тийм байна. Phi гэдэг бол өөрөө 60 градус байх нь. За хоёр дахь арга нь юу байж болох вэ? Хоёр дахь арга нь энэ гэж болно шүү дээ. Cosinus Phi юутай тэнцдэг? Cosinus Phi бол R-ийг хуваах нь Z энтэй тэнцдэг. За энэ бол чадлын коэффициент гэж явж байгаа. R маань 10 язгуурдаар 3. Z-ийг бүгдээр олъё. Z гэдэг чинь R-ийн квадрат нэмэх нь XL-с хасах нь XC-гийн квадрат. Энийг язгуурдаар хуваасантаа тэнцнэ. Z гэдэг бол R-ийн квадрат 100 300. Нэмэх нь XL-с хасах нь XC. Одоо 30 гэсэн үг. 30-ийн квадрат 900. Ийм болох нь байна. 1200. За 1200 гэдэг чинь үндсэндээ 3-ыг үржих нь 400. Буюу эндээс 20 язгуурдаар 3 Ом гарах нь байна. Ингээд хураа бүгдээрээ косинус Phi юу хураагдах вэ гэвэл R чинь өөр 10 язгуурдаар 3. Нөгөөх нь 20 язгуурдаар 3. Ингээд хураагдах нь л байна л та. 2-ны 1 0.5. Косинусын 0.5 дээрх өнцөг нь 60 градус. Дахиад ингэж бас болж болдог байгаа шүү.